Сайн байцгаана уу манай хаан өглөө маань. За өнөөдөр яг нэгт заяа. Би одоо ингээд амар олон асуудал ингээд тулгарсан. Ингээд ер нь амар завгүй явсан гэхүүд яагаад гэвэл би ингээд одоо нэгтсэн юм бичлэг хийгээгүй ингээд уучлаарай. Ингээд шинэ жилээс хойш нэг ч бичлэг хийгээгүй мэн. Sorry. За тэгээд өнөөдрийн бичлэгээр би цагаан саранда бэлтцгээе гэдэг тийм гарчгаас тавьсан учраас яг тэр гарчгаас л бичмдээ. Тэгээ маргааш битүүний өдөр учраас өнөөдөр их цэвэрлэгээ хийн. Би амар тэнэг заяа. Яагаад ингэсэн бэ? Одоо ингэж яагаад чи ингэж одоо цаг хэд болоод байгаа юм? Тэ дөрөв болж би өмнө 12 гээд хичээлээсээ тараад эрэхтэй би газ бичлэг хийж байсан байхгүй юу? Тэгсэн чигээд яг уу амар тийм би ер нь цэвэрлэгээ хийцэн заяа. Ер нь хийгээд дууссан. Тэгээ надад нэг юм үлдсэн гэхүүд юу ч үлдээгүй. Би бүгдийг нь хийцэн. Тэгээ битүүний өдөр тэгээд уулзсан part 1, part 2, vlog 1. Одоо энэ надад амар vlog гэдэг шүү дээ. Vlog. Тэгээд vlog гэдэг учраас би яаха шийдсэн. Өмнөх тэр тэнийг бичлэг дээр бүр амар тэнийг тэгээ би устгасан. Устгасан бил яахлаа. Устгасан байхаа. Тэгээ намайг одоо бичлэг хийгээгүй уудсан маань одоо хэдэн сар үлдсэн юм бэ? 2 сая бичлэг хийгээгүй уудсан байна. Уудлан байна. Бичлэгтээ орцгоо. Намайг бүр амар хүмүүс асууж байсан. Яагаад гэвэл надаас амар их манай ингэ асуусан ба чи бичлэг хийгээгүй мө гэдэг. Гэл амар өнөөдөр бичлэг хийгээ шийдсэн. Би өнөө амар завгүй яваад байгаа. Би тэгтээ гэрээ хувцастайгаар тэг гоё хувцас өмсчихэд ирээ заяа. За болчихлоо. Ийм хувцас өмслөө. Амар хон. За гэрээ би нөгөө энэ гадар тип сая унтсан байхгүй юу. Тэгээд миний нүр амар тэнэг болчих. Одоо энэ хальт харуулах юм бол жоохон нэг жоохон ийм хөдөлгөөн. Тэгээ би энийг одоо цэвэрлэн. За цэвэрлээд бүгдээрээ ууцтай. Ядчихал нөгөө ном нэг сайн гоё ном унтсан гоё хүн сайхан сэтгэлтэй хүн болж ирсэн чи гэдэг ухраа унтсан байлээ. Явал яг уу амар балээ. Би сая унтахта тариг уурч унтсан чи энэ нэг зэлээгүй. Бичлэг амар хийгээгүй утсан. Жохоо азгүй юм хийгээд байна. Би яагаад Баавар юм тэнийг өмсөн заяа. Шорт өмсөн. Шорт. Яа. Гэсэн компьютер орлуулчаад бас компьютер орлоод ингэ хийгэж бодсон чинь нойр хүрээд авчих жоохгүй нойр хүрээ. Тэгээд би нойр хүрээ. За унтчихийгээд. Унтахгүй шүү гэд нам үсчаад бохоод үсчих жоохгүй. Аим болоо. Өө би унтахгүй. Өглөө ингээ унтчих юм бол би арай унтдаггүй юм байхгүй юу. Ээж ингэж өөрөө хийж хилэнгийн хүрдэж унтдгийг гэж байгаа би. Тэгсэн би яг тийм 7 гисэрдийн 6 гисэрдийн 6 хийдэг гисэрдийн тийм 6 гисэрдийн гэж өөр. Гэтэл нойр хүнэлттэй нөгөө өглөө эрт сэрж байгаа хүмүүс чинь би шууд яг нам унтчихдаг байхгүй юу. Энэ яг нь бол миний өөрөө байхгүй юу. Тэгээд би бэсэг ордгүй юм. Тамар өндөл унтчихдаг. Бэж гараа. За ихний өөрөө болчихлоо. Энэ алт тал зүгээр амар энэ яг янзлан заяа. Тэгээд одоо энэ сэрэжэмор биднэрт хинч чирэггүй.
За энэ орлоо би унтсан учраас ажил. Гэтэ амар яг энэ нөгөө бичлэгээр харсан чинь амар тэнийг харагдаад байгаа. Би бүр амар гой цэвэрлсэн байхгүй. Ахлаасаа хайчих. Бэсэг. Наммүгдэрэн кордолгоо яцгаа. Би энэ бичлэгийг ингээд эдэлж өгөхгүй юу? Ягаад гэвэл одоо наад өөлөн чинь коридоро нийт цэвэрл нийт харагдахгүй. Түүнийг хайлт харагдуулаад болоо. Би зүгээр ингээд тастаж авчих واخгүй ингээд. Одоо над тийм амар тэнэг. Окей, болчихлоо. За одоо яг том өргөө цэвэрлэе гэж бодсон. Том өргөө цэвэрлэе л та. Тэгсэн чинь би манад дүү цэвэрлэхээр болсон юм яасан муу харагдсан юм бэ. Яа. Энд дэлчих. Одоо юу хийх юм идэхгүй байна. Би заяа яг юу ч хийхгүй. Одоо ингээд гэрийн даалгавар надад байгаа. Амар байгаа. Тэгж би ингээд тэрийг хийхгүй хаахгүй тэр юм шиг. Яа, үнэхээр тэнэг заяа. За надад тэгээд би ганцаараа үед ямар ном уншдаг вэ ийм ном. Яа, тогтох юм аа. Оо, за ингэ тогтож идэв. За нэг ийм ном авдаг. Ийм ном уншиж бидээс өмнө энэ ном bijсэн байхгүй би ингээд хайсаад гинэ хайцсан энэ номны эзэн яг ингээд амир би ингээд нэрээ ингээд өмнө энэ дээр бичсэн. Энэ дээр хардаа энэ номын эзэн гэд энэ дээр би ингээд өөдлөн жаглагыг бичсэн байсан байхгүй юу. Тэгээд нэг охин миний нэрийг ингээд чиний юм шиг миний нэрийг ингээд strength-тэй хайцсан. Тэгчээд өөрийнхөө нэрийг дээр нь тавхарлаа бичсэн байл яг уу. Номын сангийн хүүхэд тэгээд над нэг явдал байдаг. Тэгээд би бүр амар цаарч тээ. Тэгээд би жангараас дандаа ном уншдаг хгүй жангараас ингээд уншдаг хгүй. Миний хэл ботой Монгол. Тэгээд ингээд хардаа яг ямар тугаа гардаг байлээ тэрслөө охтод зариусан. Одоо яг юу вэ гэхээр одоо нэг жишээл юм бол би энийг хараад хайсан байхгүй юу. Энэ яг та нар гэхдээ амар танихгүй байх л да. Энэ бол танин заяа та нар. Тэгээ танаад яг зургийг харах юм бол энэ яг юу вэ? Би танихгүй юм чи. Энэ одоо юу лээ? Царайгаас нь харах юм бол Белли Эш гэх нэг дуу эдэн штэ зохиогч. Дуу зохиодог нэг Америк нэгдсэн улсын Белли Эш тийм энэ амар дуртай байсан. Одоо нэг дуртай биш болсон. Тэгээ би таанаас бас нэг юм хийлээ. Яг бидний хөлсөн. Тэгсээ би энийг фэн гэж би энэний фэн биш л дээ. Бруулаа фэн биш. Taylor Swift. Дуучин дээр дуу зохиогч. Энэ царай яг мөн үү? Энэ царай харагдахгүй л юм да. Тэгээд ийм Taylor Swift байна. Энэ мэдхгүй. Энэ хүүхдийн эрхийг хамгаалагч үлээ. За энэ нэг математикч юм байна. Мэдгүй. Тэгээд би энийг ингэж хардаа. Ингэж уншиж амар гоё. Ингэж гоё харагдвал би ингэж заяа. Би таахгүй юм шиг. Тэр амар гоё харагдав. Ингэж одоо яг газараас олъё гэж амар гоё нартай харагдана. Тэрхлээ охтод зайлсан. Бяцхан түүхүү. Дээрээ явж компьютер тоглоцгоё. Ээж гирэнгүүд би гэрийн алгаар хийдэг байхгүй юу? Юм тийм бэ. Би зүгээр Tokyo-гоос ингээ My Fine тоглолдог байхгүй юу? Харж байна.
Нэг жоохон хальт тоглолцоод бүгдээрээ дуусгая. Энэ урт амар бичлэг болчлоо. За би зүгээр энэ бодохдоо 10 минутаас бүр дээш хийдгүй байхгүй юу? Тань мэдэн штэ. Нэг энэ бичлэгийг би part 2 болгоё гэж бодлоо. Sorry. Би маргааш уулзсан шүү дээ. Уусаа маргааш битүүний өдөр учраас daily дээр өмсөх учраас. Bye bye.